За Босрлын сайд Наранбаярт ирсэн дарамт шахалтуудын бас зүгээр илэрлэл энэ байх гэж би харж байна. Өнгөрсөн 7 хоног Төсвийн байнгын орны хурал дээр хурал дундор сэтгүүлчдэд яриа өгсөн. За энэ бол миний эрхлэх асуудлын хүрээнд би мэдээлэл өгөх үүрэгтэй алтан тушаалтан ямар ч мэдээлэл. За хоёрдугаарт энэ маань хууль ямар ч зөрчил байхгүй. Өөрөөр хэлбэл нийтийн мэдээлэл ил тод байдлын хуулийн дагуу бүх зээлийн сангаар суралцсан бүх хүмүүсийн овог нэр, ус, сургууль олгосон мөнгө нь ил байж. Гэтэл энэ асуудлаас аль сэтгүүлч хизээч зээлийн сандаарч бай, хаач бай тааралдаад асуулт асуухад би бүгдэнд нь л бодит үннийг л хариулв. Өнгөрсөн 4 дахь өдрийн тэр хурал дээр инквери гишүүний ярилцлагын маргааш байж таарсан. Зээлээ төлсөн үнэ юм уу яасан гэж. Зээлээ төлсөн 23 онд төлсөн. 2018 онд зээлээ чөлөөлүүлсэн байсан. Зээл чөлөөлөх хүндэслэл гэрээний үүргээ биелүүлсэн бол гэдэг үндслэлтэй. Гэтэл инквери гишүүн сургуулаа төгсөөгүй үеж зээлээ чөлөөлүүлсэн. Энийг би өмнө нь яриаггүй ч зүгээр бус гишүүдтэй адилхан байгаа. Төлсөн үнэн, гэрээний үүргээ биелүүлээгүй үнэн, одоо ч үлдэгдэлтэй байгаа тухай ярьж байгаа. Гэтэл ерөнхий сайд Зандан Шатар өөрөө бас ийм асуудалтай л байдаг байж таалагдаагүй хүнийхэн тухай юм уу эсвэл юу гэдэг аль нэг хулгайг нууцлах гэж байгаа асуудал дээр ил байлгах ёсгүй гэдэг шаардлага тавьж байгаа хүнийг тэр албаагч ингэж дарамтлж болохгүй. Би бол гайхаж байна. Ерөнхий сайдыг Босрлын сайдад, Наранбаяр сайдад тэм чиглэл өгөөд Наранбаяр сайд ч гэсэн одоо танхимын гишүүн учраас заа гэдэм байлгүй. Би бол ямар нэгэн хууль зөрчил зөвлөлт хийгээгүй. Одоогийн байдлаар зээл төлөөгүй маш олон гишүүд байгаа. За зээлийн чөлөөлцсөн 1100 хүн байгаа. Тэрний 130 тэрбум төгрөг байгаа. За тэрнийг авилгатай тэмцэх газар сая үндэсний аудит бас мөн хууль зөрчсөн байна гэж тогтоочч. Тэгэхээр энэ зээл чөлөөлсөн сайд нарын асуудлыг хүчингүй болгох ажлыг би 24 оны 11 сараас сайд яамныхантай хамтарч ажиллаа байгаад сайд зөвлөхөөртөө нэлээдгүй зүтгэжээ засаг руу оруулсан. Засгийн газрын тогтоолгоо алах зохиод гарсан албачтай л тэмдэглэл болцсон байсан. Тэгэхээр албан тушаалтнууд шатандаа зээл чөлөөсөн асуудал дээр өөрсдийнх нь эрх ашиг хөндөгч байгаа учраас энэ ажлыг яг засгийн түвшинд бол дэмжихгүй байгаа нь үнэн шүү дээ. За нөгөө талаас үлдэгдэлтэй байгаа чөлөөлөөгүй зээлийн үлдэгдэлтэй хүмүүс гэрээний үүргээ биелүүлээгүй юм чинь өнгөрсөн Босрлын зээлийн сангийн 30 жилийн хугацаанд хийгдээгүй ажил байсан Монгол банк руу зээл нийлүүлэх асуудал гадаадын зээлэгч нар нийлүүлээгүй тэрийг нийлүүлсэн. Нийлүүлсний төлөө засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дундчны албан тушаалтан чи зээл нийлүүллээ чамайг шалгуулна гэж шалгуулт нь бол эхэлцдэг. Иймэрхүү процесс байгаа үнэн. Хинбгаач адилхан шүү дээ. Иргэд бид зээлээ төлөөгөө бол Монгол банкны жагсаалтанд оноо буурдаг. Тэрнтэй л адилхан байх ёстой шүү. Тийм л үүргээ биелүүлж ажиллаж байгаа. Гэлээгээд юу гэдэг нэр бүхий албан тушаалтан улс төрийн албан тушаалтнуудын нэр дурдахаар яадаг юм. Энд чинь тэртээ дөрвөн Босрлын зээлийн сангийн сайтад хэн хэдэн төгрөгийн зээл авсан, хэн хэдэн төгрөгийн зээлээ чөлөөлүүлсэн бүгдөө ил байж байгаа мэдээлэл шүү дээ. Сэтгүүлчид ер нь бол байнга зээл нийлүүлснээс хойш бол нийлээ. Одоо зээлээ төлөхгүй гэсэн 4 хүн шүүх хурал дээр явж байгаа. Уучлаарай гэрээний үүргээ биелүүлэх бол би шүүхтгээс айхгүй. Авилгатай тэмцэх газар ч бас энэ дээр гомдолтой мэдээлэлтэй явж л байгаа. Уучлаарай надад тэр хууль хяналтын байгууллагын иргэдийн гомдлоор ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагыг буруутгах үндэслэл алга зүгээр баримтаар нотлогдож байгаа зүйлсүүд бол би ийм юм байна. Ингэж ажиллаж болохгүй ш. Хилэлд өгөхдөө бас нөгөө төрөнд дөр албан тушаалтнууд таныг авилгатай тэмцэх газар ажил хийхгүй би ярьсан. Байгаа тийм. Нэр дурдж болооч. За одоо нөгөө хэргийн асуудал байгаа учраас энийг би нөгөө хуулийн хүрээнд бас тийм гэрчин байд юм шүү дээ. Нийтлэг асуудал нь бол зээлээ төлөхгүй гэсэн өргөдөл гомдлыг шүүх, авилгатай тэмцэх газар хэрэглэх Босрлын яам өгөөгүй газар алга. Нэг хүн 12 3 газар өгчлээ. Иргэний эрхийн асуудал мэдээж. Гэхдээ баримтаараа эхнээсээ авилгатай тэмцэх газраас энэ асуудлууд нь бидний зүг байна тал дээр хэрэгүүд хаагдаад явж л байгаа шүү. Одоогоор Босрлын зээлийн сангийн нөө зээлийн иргэн төлөвд ямар хөө. Босрлын зээлийн сан 2024 онд нийтдээ 14 тэрбум төгрөгийн зээл төлөвлөсөн. Одоогийн байдлаар бас яг 25 оны эхний 9 сарын байдлаар 14 тэрбум төгрөг төлөвлөчихэд байгаа. Энэ бол ялангуяа гадаад зээл өнгөрсөн бүтэн 24 оны жилд 2.3 тэрбум төгрөг төлөвлөсөн бол одоогийн байдлаар нэг 2.5. Гэхдээ энэ тийм хангалттай тоо биш байхгүй юу? Яагаад тэгэхээр гадаадд зээлээр сурсан иргэд чинь дийлэнх нь үнэн шүү дээ сонгогчдруулалтын журам зөрчил явуулсан өндөр албан тушаалтнуудны л үргүү хүүхэд эдгээр өөрсдөө л байгаа. Тэгээ нэгэнт журмаа зөрчил зээлээ аваад тэр татвар төлөгчийн мөнгийг ашигласан бол одоо ёс зүй гаргаад төлчихөл үүрэгтэй шүү дээ. Энийг бол хинбэ гэдэг нь ил байж байгаа учраас нийтлэг л асуудал. Дунджаар бакалавр сурсан хүмүүсийн зээл бол доотлол нь 450 сая, дээдлэл 1.2 тэрбум төгрөг байдаг. Эн чинь хүүгүү 10 жил ашигласан зээл. Одоо төлчихөл хэрэгтэй шүү дээ. Ичиж яах юм байхгүйгээр.
Дотоодын зээлийн Монгол банкны нийлүүлсэн зээл дунджаар доотлон 100 сая төгрөг, дээдлэн 1.6 сая төгрөгтэй төлөөл явж байгаа. Яагаад албан тушаалтнууд гэхээр зээлийн 10-20 жилийн хугацаанд ашигласан юм бол төлж болдоггүй юм. Тэгэхээр хуулийн өмнө би хямбгаач байсан зээлээ төлөл гэдэг шаардлага тавьдаг. За боловсролын зээлийн сандаар 2025 оны 5 сараас хойш бол зээл төлөхгүй гэсэн асуудал зодооны хэмжээнд баг хүрч байгаа. Яг боловсролын зээлийн сан бол 7-8 сард Сүхбаатар дүүргийн 1-р хэлтс рүү маш олон дуудлага өгсөн. Зээл төлөхгүй гэсэн асуудлууд нэлийн байна. Яамд очоод өргөдөл гаргахын яамч тэгэл иргэний өргөдлийг судлахад үүрэгтэй учраас байж байгаа. Сайдад ирж байгаа дарамтууд энэ ганц биш байх уу? Би бол Наранбаяр сайдад зээлийн сангийн сэлгэмэ гэж өгөнд нь ордог нэг юм хүнтэй. Тэр хүнээ ажлаас чөлөөл гэдэг дарамт одоо ганцхан биш байх. Сайд хураажил өнөөдөр хэлж байгаа нь тэр байх. Тэрнээс би чинь сонгон шалгаруулалт байна. Зээл Монгол банк руу нийлүүлэх асуудал байна. Иргэн төлөлт байна. Хууль шүүх, авилгатай тэмцэх газар хинч байсан зээлийн төлөө гэж урдаас нь хэлждэг. Орж ирж байгаа хинч байсан та өргөө биелүүлээгүй мэн зээлийн төлөө гэд хатуухан хэлчихээр ёс зүйн зөрчил байна. Та намайг сонссонгүй гэж явж лийдгийн. Одоо хямбгоо хамаатай ийм л асуудал байна. Уучлаарай би ингэж ажилтдаг засаг, ингэж ажилтдаг төр гэж хүлээж авахгүй байна. Энийг бол хэрвээ намайг чөлөөлөх асуудал ярьж байгаа бол уучлаарай хуулийн дагуу ажиллаж байгаа хүнийг хуулийн дагуу чөлөөлөө гэж суужээ. Занданшигтэр ерөнхий сайдыг гайхаж байна. Та өөрөө ёс зүйн шуударгаас хулгай зэлгээ илрүүлэх гэж байгаа. Тийм бол өөрөө яах гэ боловсролын зээлийн сангийн хулгай асуудал хөндөж байгаа ажиллаж байгаа манийг оролдоод суугая. Бодохгүй байна. Тийм байдалтай. Боловсролын зээлийн сантай 25 гишүүн одоо өнөөдөр уусах.